Southside, baby. Yes, sir. Thank you. Америкийн нийгэм бол ерөнхийдөө хүн өөрөө хариуцлагагүй, ажилгүй анхаагүй, за хар тамхинд ч юм уу, архинд донтоод ингээд толгоогоо мэдүүлээд явах юм бол энэ бол маш өршөөлгүй нийгэм гэж одоо хэлнэ. Хүн бол одоо дэлгүүрээс сулгаа хийдэг ч юм уу, ингээ янз янзын дээрэм хийхэд $500 одоо баг хохиролтой бол энийг бол цагдаагийн байгууллага авч хэлцэхгүй ч юм уу. Бас нэг иймэрхүү хууль бас гарсан гэж ярьж байна. За бид явсаар байжгаад нөгөө актер Алтан Калифорнигийн одоо яг үүдэнд ирсэн Golden Gate гэдэг тийм ээ. Алтан хаалганы өмнө ирсэн байж штэ. За энэ алтан хаалга бол зөвхөн одоо Сан Францискогийн символ биш. Тийм. Энэ бол одоо бүтэн Калифорнигийн символ. Ягаад гэвэл алтан Калифорни гэж ярьдаг юм. Алтан Калифорнигийн алтан гүүрний өмнө ирсэн байна. Энэ бол одоо Golden Gate хаалга гэснээс тийм. энэ одоо Сан Францискод ороход ер нь Америк хотод ороход ер нь нэг юм хаалга. Тийм том манайхан шиг гоё юм сайхан хаалга байдаг шүү дээ. 2 тэрбумын 3 тэрбумын тийм гоё хаалганууд. Хэдэн 100 сая төгрөг энэ тийшээ зардаг. Хэдэн тэрбумаар нь зардаг. Тэрбумаар нь зардаг газар үстэй. Гэхдээ тийм байж ч нэг бас ажиллагаагүй нөхдөд юм а тий. Нэг гоё яадгийн нэг Украины данд 60-70 тэрбумыг зарцуулдаг ус чи нэг 6 сая доллараар нэг гоё морь зортой хаалга хийж болдгоо юм багтаа гэсэн. Тэгээд хажууд нэг хүмүүс үдэж гаргадаг хүлээж авдаг тий. Нэг тийм хаалга байдаг таа гэнэ. Бид нэг хаалга хийчихгүй одоо яасан хүмүүс. Тий. Манай өмнө говь руу орохоор чи ямар гоё хаалга байдаг вүлээ. Булган, өөр хангай тийм ээ. Гэл нэг том хаалганууд байгаа ш. Хамгийн гоё хаалгатай юу ч хинтээ юм биш үү? Хинтээ өмнө говь хоёр ч одоо бас нүнжигтэй гоё хаалга хийгээд байгаа байхгүй юу? Би бол одоо бодоод байгаа штэ. Явандаа бол одоо энэ хаалгыг бол төрөлжүүлээд байна штэ. Уралдах хэрэгтэй. Аймагуд хоорондоо уралдаж. Одоо уралдсан юм шиг байл штэ. Уралдаад байгаа юм тий. Уралдаад байгаа. Энэ хаалга нь энэ юм биш үү гэж бодоод байгаа штэ. Энэ ч одоо хаалга гэдэг нэртэй л байгаа юм л да. Гээд 1933 он гэдэг чи одоогоос бараг одоо 90 хэдэн жилийн өмнө за 100 жил гэж бодчих л да тий байгуулсан хугацаагийн бодоход чи тухайн үеийн ханшаар одоо 30 сая доллар гэдэг чинь одоогийнхаар бол бараг хагас тэрбум доллараар хийсэн байгаа аахгүй энэ одоо том хаалгыг. Тэгэхээр бол бас л одоо тэр Монголоос бас нэг дотгааргүй бас гоё хаалга хийцэл байсан юм байна. Бас нэгдээд. Гэхдээ манайхны хаалгач бас сүртэй штэ. Тий. Ер нь бол гэхдээ эднээс ойлгохгүй л ах шиг байна та. Одоо манайханд бас нэг дутуу юм байна. Юу дутуу гэхээр одоо 40-50 мянгад бас тусдаа хаалгатай болмоор байгаа байхгүй. 40 мянгат руу та орж ирлээ гээд 2 тэрбумаар нэг гоё 40-50 мянгатын гоё хаалга хийчихвэл гэж бас нэг наргээд байгаа байхгүй юу тий. За наргиж хэлсэн шүү. Зүгээр одоо бид нар нөгөө юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар гаднах ингэж хүнд гоё харагдах одоо ингээ би хүнд ингээ баян харагдах гэдэг шүү дээ. Ингээл алтан гинж минж зүгээд тэгж баян харагдахаас илүүгээр яг Америкууд ч бас нарийн мөртлөө яг ийм одоо стратеги юм а тий. Хэрэгтэй юмдээ мөнгийг бол та гамгүй зарж байгаа байхгүй. $500 сая гэсэн үг шүү дээ. Одоогийн аншаар бас л нүсэр юм барьжээ. Өтөө Сан Францискод одоо ингээд өнөөдөр ирсэн. Нэвтрүүлэг маань одоо ингээд цаашаага үргэлжлэх болно. 90 амд жоох ингээд зуурах гэдэг. Хүүтэн байна. Гэтэ гоё байна те. Ингээд Golden Gate дээр ирсэн. Тэгээд энэ Сан Франциско хотын энэ Golden Gate чинь бас их гоё утгатай байд юм байна шүү дээ. Хизээ зүрх сэтгэл маань Сан Францискод ирж ийн гэхээр энэ гүүрийг энэ Golden Gate-ийг давсны дараа л би Сан Францискод ирж ийн гэж зүрх сэтгэл минь надад шивэндэг гэж одоо хэлдэг. Ягаад одоо Golden Gate гэж нэрсэн гэхээр одоогоос ч нэг 100-200 жилийн өмнө чинь энэ Калифорни чинь божигнлаа штэ. Клондайкийн үе гэж. Тэгэхэд одоо өстө хөлтөө нөлхөж одоо хөлгөө мөлхөж одоо алтны араас хэнээр хийж явж ирсэн. Одоо нөгөө Джек Лондонгийн гой зохиолууд байгаа штэ. Тэн дээр чи одоо жинхэнэ одоо алтан Калифорни алтан мууж гэж одоо нэрлэжсэн. Энэ хаалгаар чинь л орж иж одоо энэ Golden State тэ алтан Калифорни нэвтэржсэн учраас энэ гоё нэрийг өгсөн юм байна. Монгол бид нар чинь хасах 30 хэм 40 хэмд явж авчаад энд Сан Францискод ирчээд нэмэх 10 гарац одоо даарад байна гэдэг. Одоо бол энд нэмэх 10 гарац байж байгаа. Гэтэл одоо ингээд ноолоор өмссөн мөртлөө бас даарч байна. Маш их салхитай. Тэгээд энэ далайн чиг одоо энэ авийн бас одоо ийм бүс нутгийн чиг салхи гэдэг чинь бас хүйтэн байдаг.
Америкт байгаа монголчуудаа бид нар бас нэг жоохон даарлаа гэхэр шоолоод байдаг штэ. Та нар чи одоо нэмэх 10 гараас даарна гэж юу байд юм бэ? Үнэхээр хүүтэн байна, тийм ээ. Гэхдээ манай нийслэлд бол хичнээн хүүтэн байсан ч гэсэн хуураа амьсгал болохоор сайхан одоо цээж дүр амьсгалж болдог. Энд чихтэйгээр зохихоор хувцас дандаа нэвт салхирдаг. Ийм л байна да. Би за одоогоос 10 гаруй жилийн өмнө Сан Францискотод бол ирж исэн. Сайхан хот байсан. Тэгээд сүүлийн үед бол бас Америкийн баруун иргэн нөхцөл байдал бас нэлээд өөр болчихж яг юугаараа өөр болцсон байна гэхээр баруун ирэх чинь бас нэлээд баян хот учраас амжиргааны өртөг бас нэлээд өндөр байна энд. Ялангуяа аялж байгаа бидэрт бол яг шууд мэдэгдэж байна. Бид нар $2.98 центээр бензин авч ирсэн бол за ийшиг ороод ирэхээр ер нь $5-6 руугаа орцсон байж байна. Дээрээс нь одоо үл хөдлөх хөрөнгө одоо босод одоо амжиргааны өртгөөр нэлээд өндөр учраас за хүмүүс бол ерөнхийдөө баруун иргээс бас бизнесийн том компаниуд зүүн тал руугаа Америкийн гол хэсэг рүүгээ нүүж байгаа. За үүнээсээ улбал одоо нэг ажлгууд ихсээд гэр оронгүй хүмүүс эмзэг давхаргын хүмүүсээс нэлээд олон болцсон. Тэгээ бас ягаад энд оршроод байдгийн бас гол шалтгаан гэхээр зүүн үргийг бодох юм бол Америкийн голыг бодох юм бол бас мөнхийн дулаан уур амьсгалтай учраас орон гэргүй хүмүүс бол маш их байдаг. Бидний хувьд одоо тэр орон гэргүй хүмүүсийг ч юм уу энэ эмзэг давхаргын хүмүүсийг ингэж муухайг нь харуулах гэдэг биш. Бодлого талаас нь ярих гэж бодод байна л да. Юу вэ гэхээр Америкийн нийгэм бол ерөнхийдөө хүнлэг нийгэм боловч энд бас одоо хүн өөрөө хариуцлагагүй, ажилгүй, анхаагүй, за харт амхинд ч юм уу архинд донтоод ингээд толгоогоо мэдүүлээд явах юм бол энэ бол маш өршөөлгүй нийгэм гэж одоо хэлнэ. Ягаад тэгэхээр одоо Монголд бол одоо жишээлбэл би нэг газар ажилд ороод тэр газартаа одоо арх уудаг ч юм уу танхаараад ингээд холигтаад явлаа гэхэд амьдраад байх боломжтой. Нэг өөр газар очиод ингээд газар ингээд явцдаг. Америкийн нийгэм яаж ийна гэхээр өөрөө нэгэн газар ажиллаж байгаад хулгай хийгээд танхаараад арх дар суугаад ингээд явах юм бол дараагийн ажилд ороход урдных нь түүхийг хардаг байх нь шүү дээ. За эргэн гаан үлзий урд нь юу гэдгийг талах чихэр компанид ажиллаж байгаад хулгай хийгээд хөөгдсөн. Дараа нь апод очиод ингээд архиугаад хөөгдсөн гэдэг ч юм уу. Тэгэхээр намайг ажилд авахгүй миний нийгмийн одоо social security буюу байр суурь ингээд буураад яваад ирэхээр хүн өөрөө нэг алдаа гаргаад алдаагаа засахгүй ингээд улам хүндрээд яваад байх юм бол энэ нийгмийнх нь байдал улам хүндрээд яваад идэг учраас энэ тал дээр бол заавал Америкийг муухай гэж байгаатай биш. Одоо хүний нийгмийн амьдрал гэдэг маань өөрөө хүнд байдаг учраас нийгмийн байр суурь өөрсдийн одоо түүхээ их муухайгаар бичиж явах юм бол анханасаа энэ одоо энэ хариуцлагатай нийгэмд зөв амьдрах боломжийг одоо хүн алдахгүй байх хэвээр. Ялангуяа одоо манай Монгол залуучууд бол нэг бахархалтай сайхан шин чанар нь Америкт ирээд ингээд явж байхад ер нь орон гэргүй болчихсон, арчаагүй явж байгаа монгол хүн бол ерөөсөө би ер нь баг таарлцсангүй. Яг зүгээр хүмүүсийн яриагаар ганц хоёр одоо тийм орон гэргүй болчихсон, за ижил хүснүүдийн гудамжинд очисон ганц хоёр олонний танил хүмүүсийн одоо найз нөхдүүд дүүнэр нь байдаг гэж одоо бас ярьдаг. Мэдээж одоо тэр хүмүүсийн бас одоо ямар нөхцөл байдлыг мэдэхгүй ч гэсэн ер нь одоо нийгэм талаас бас ийм байдгаа. Орж байгаа орлого нь өөрөө баг болоод ирэхээрээ хүн чинь өөрөө нөгөө тэр үнэтэй районд амьдрах боломжгүй учраас аль хямдхан газар руу ингэж түүж яваад тэр хямдхан газар амьдарч байгаа нөхдүүд бол одоо ингээд орчин муудаад ирэх тусам л тэр хүний амьдарч байгаа хүрээлж байгаа орчин муу болоод тэр газрынхаа соёлыг ингээд аваа яваад идэх учраас бас нэг ийм бас зүйл бол ажиглагч байна. Хоёрдугаар бас юун дээрээ байна гэхээр энэ Калифорни мужид ч юм уу бас нэг тийм хуулийн цорхоо гэж бас байна. Ямар хуулийн цорхоо байна гэхээр хүн бол одоо дэлгүүрээс хулгай хийдэг ч юм уу ингээ янз янзын дээрэм ихэд $500 одоо баг хохиролтой бол энийг бол цагдаагийн байгууллага авч хэлцэхгүй ч юм уу бас нэг иймэрхүү хууль бас гарсан гэж ярьж байна. Бас том дэлгүүр одоо янз янзын газруудыг бас орон гэргүй хүмүүс дээрэмдээд одоо хуулийн хариуцлага байдаггүй учраас полист буюу тийм поп нөхдүүдийн бас уршгаар сайхан Сан Францискот маань бас л өнгөцөр нь бас нэлээд муутцсан байна. Ер нь одоо ийм олон орон гэргүй хүн бол би энэ харж байгаагүй. Энэ жил бас нэлээд ихэл болчихсон байна. Хүн өөрөө л арчаатай, ухаантай, зоригтой байж чадах юм бол энд бол одоо тэнгэрээс од шүүрэх боломж байна.
одоо хэдэн сая доллартай ч болох боломж байгаа. Хамгийн гол нь хүн өөрөө хамгийн амжилтын төлхөөр шүү. Хүн доошоо унах уу, дээшээ явах уу, бүх хувь заяа таны гарт байдаг шүү л гэдгийг би хэлэх гэсэн юм аа. Тэгээд ийм учраас бид нар энэ орон гэргүй хүмүүсийн амьдралаас ямар их хүнд хэцүү байдгийг бэ? Энийг л үзүүлэх гэсэн. За баярлалаа. За бид аялж явсаар байжгаад Окланд хотын яг одоо энэ нуурын хажуухан талд ирсэн. За миний хард талд улсын мэдлийн одоо ийм байшин байна. За энэ байшин яг ямар учиртай байшин бэ гэхээр одоо орлого багтай орон байрг улсуудад зориулсан одоо 120 өрөөтэй байшин байж байгаа. За 120 өрөөтэй энэ байрны одоо үндсэндээ ерөөсө 30% л дөрвөлттэй байж байгаа. За үлдсэн 70% нь ерөөсө хоосон. Энэ байшинд бас ягаад хүмүүс байхгүй бас ингээд амьдрах дургүй байд юм бэ гэхээр нөгөө орлого багтай бас тийм хэцүү нөхцөл байдаг ч гэсэн нөгөө энэ байран дээр амьдрах тохиолдолд бол одоо арх тамхи хэрэглэхгүй одоо мансуурлах байдлаас хэрэглэхгүй байх ёстой учраас нөгөө дураараа бас нөгөө ингээд чөлөөтэй замбраагүй байж байгаа нөхдүүд бол одоо энэ байранд бол байх үндэсгүй. Ягаад тэгэхээр нөгөө өөрсдөө нөгөө арх дарс мансуурлах байдлаас нэхэд байдаг учраас энд хориотой. Дээр бид нар бас ярьжсэн да Америкийн нийгэмд бас хэцүү хүмүүс байдаг ч гэсэн бүр бас тэр хүмүүсийг хайцсан биш. Ерөнхийд нь одоо нийгэмшүүлж бол зөв замд нь оруулахын тулд одоо ийм аятайхан байрууд байгаа ч гэсэн нөгөө мансуурлах донгоосоо салж чадахгүй байдаг учраас ер нь энэ байранд бас орох дурггүй хүмүүс бас байх юм аа. Одоо миний зүүн гар талд байж байгаа нэг өндөр байшин байна шүү дээ. Энэ байшин болохоор Америк нэгдсэн улсын одоо настайчууд одоо 62-аас дээш настай ахмад настай хүмүүст зориулсан байшин. Бас орлого багтай хүмүүстээс зориулаад одоо энэ байр одоо жишээл $2800 үнэтэй байшин байхад $375 одоо энд ингээ амьдарч болдог одоо ийм бас тохиромжтой байшингууд ер нь байдаг юм байна. За мөн одоо бас low income-ийн байшин гэж бас байдаг. Тэр яадаг гэхээр одоо үндсэн одоо $3000 ч юм уу $2500 байлаа гэхэд бас нэлээд хэдэн хувийг нь засгийн газраас одоо хөнгөлж чөлөөлж өгдөг бас ийм байшингууд бол байж байгаа. За бидний хувьд бол яг одоо Америк нэгдсэн улсаар аялаад бас нэлээд олон газар явлаа. Ерөнхийдөө баруун иргэний бас одоо хүмүүсийн амьдралын төвшингийн хувьд бол нөгөө эдийн засаг нь бас нэлээд бол одоо өндөр хөгжиж байгаа. Байнгын хэрэглээ нөгөө амьдралын өртөг өндөр учраас бас цаг агаарын хувьд их дулаан уур амьсгалтай байдаг учраас бас энэ баруун тал руугаа бас нэлээд тийм орон гэргүй тийм хүмүүс бас маш их байдаг. За зүүн тал руу бол хэцүү л дээ. Зүүн тал руу ч нөгөө цас ордог, өвөл шиг бодлого учраас бас амьдрах нөхцөл бас хэцүү. За иймэрхүү бас байрууд бол байна. За сайн байцгаана үзэгчдээ аялын тойрог нэвтрүүлэг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотын нэгэн гудамжинд ирчээд байна. За уучлаарай. Хотлоо ирсэн шүү. Америк нэгдсэн улсын баруун иргэн Окленд хотод яг миний ирсэн газар болохоор Хятад хороолол. За дэлхий дээр ер нь маш олон Хятад хороолол байдаг. Энэ Хятад хороолгүй газар гэж ер нь ховор. За тэр тусмаа одоо Америк нэгдсэн улсад одоо дэлхийн хамгийн том одоо China Town буюу Хятад хороол байдаг. За энэ удаадаа Окленд хотын China Town-ыг үзүүлэх гээд орж ирлээ. За яагаад ингэж заавал China Town-ыг үзүүлэх гээд байгаа юм бэ гэхээр надад нэг санаа төрдгийг. Яагаад гэхээр Хятадууд бол одоо 200 жилийн өмнө одоо энэ Хятад хороолыг байгуулсан. Одоо Америк нэгдсэн улсын Golden Gate-ийг барьсан. Уул уурхаан хамаг хар ажлыг хийж агаад өөр хүүхдүүд нь өсөж үржээд одоо ингээд амьдарч байгаа. За сүүлдээ China Town бол өргөжөөд байж идэг. Одоо маш их олон хүнтэй байж идэг. Тэгсэн мөртлөө нэг сони юм нэ штэ. Эдгээр одоо англи хэлээр баг мэдэхгүй дээ. Баг англи хэл байхгүй байсан ч гэсэн энд одоо ингээ хэдэн зуун жил яг хятадууд нь хоорондоо ярьсаар байж байгаа амьдардаг ийм онцлогтой газар. Одоо хятадын засгийн газраас гадаадд байгаа цагааш нарыгаа дэмжиж маш бага хүүтэй мөнгө зээл өгдөг. Хятадууд бие бинийгаа ингэж дэмжиж одоо нэг юм одоо чэн гэж ярьдаг тийм ээ. Им гинжин хэлхээ үүсч бие бинийгаа дэмжиж ингэж одоо олуулаа ингэж нийлж амьдардаг. Хятадуудаас сурах нэг ганцхан зүйл байгаамаа бидэрт. Юу вэ гэхээр бие бинийгаа ингэж дэмжиж ажилдаг нэг тийм бүл тийм амьдрал байна. Ямар нэгэн байдлаар энэ хятадуудыг ингээд гомдоодог ч юм уу янз янзын бодлоо гэхэд бүгдээрээ эсэргүүцэж ингэж бие бинийгаа хамгаалдаг. Энэ одоо Хятад хороол дотор шүү дээ. Өөрсдийн гэсэн хуульчтай, өөрсдийн гэсэн автомашины компанитай, өөрсдийн гэсэн одоо даатгал банк нь хүртэл одоо Хятад байж байгаа шүү дээ. Бидний санаа авах зүйлүүд бол байна. Сайхан одоо хөгжих хэрэгтэй. Америк нэгдсэн улсын Окленд хот ч нөгөө гэмт хэргийн гаралтаараа их одоо айхтар газар гэж байгаа мөртлөө
хятад үл хөдлөх хөрөнгүүдийн хөдлөж авсаар байжгаад бас нэлээд өндөр үнэтэй болцсон байх шүү. Хятад маягийн соёл нэг үнэр гэж нэг ойлголт байдаг штэ. Хаач очингууд нэг Япон үнэр, Мексик үнэр, Америк үнэр, Хятад үнэр, за Монгол үнэр гэж байдаг. Яг энэ дээрхэд бол ерөөсөө яг л одоо хятад ирсэн юм шиг хятад үнэр үнэртэж байна. За хятад хоолны газар ингээд ороод үрдэж яхад одоо хятадын одоо өөрсдийн одоо өдөрдөгч одоо Мао Цзэдун, за хятадын одоо коммунист нам ч юм уу ингээд өөрсдийнхээ тийм хятад гэсэн юмаа ерөнхийдөө маш их дээдлэх юм аа. За зарим газар зураг авахгүй одоо балич гэдэг ууралж авч жишээ нь. Sorry. За центогоо унаа ч одоо Бээжин орохоор дандаа центоо уудаг. Нэг хэсэг одоо шистэ пив гэж одоо нилээн шууган тарьсан штэ. Гэтэ би центоон дуртай. За нэг сайхан центоо ууч да. Хятад хороол бол одоо ингээд олширсаар байжгаад Америкийн нэгдсэн улсын бас дотоод үйл ажиллагт бас ихээр оролцох болсон гэж би сонссон. За Трампын засгийн газрын үед бол одоо энийг нэлээд эсэргүүцээд хятадуудын бас үйл ажиллагааг нэлээд хумсан байна. Өөрхийн хятадуудыг хумхаас ч өөр аргагүй л дээ. Одоо энэ том хүчирхэг эдийн засгтай хүчирхэг улсад хятадууд ингээд гаарч байгаа юм чинь. Хятад иргэдийн хувьд бол маш сайхан нэр үнэтэй байсан юм байна л дээ. Хамгийн ажилсаг, хамгийн хөдөлмөрч, хамгийн их орлоготой хүмүүс гэж хятадууд гэж байжсэн чинь нэлээд зөвхөн өөдөө байсан, жоохон доошоо орчихсон. Нөгөө хятад вирус гэдэг янз янзын асуудал гарсан шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод хятадуудын чинь бас нэг үзий ядаад Америкууд нэг жоохон нэр хүнд нь унчихсан. Тэгээд одоо нөхдүүдээр ингээ ороход ерөөсөө бүх үйлчлэгээний хүмүүс л маска зүүцсэн нэг иймэрхүү байдалтай байж байна. Одоо гаднаас ингээ цагаачлаар хятадууд ороод ирнэ шүү дээ. Тэгэнгүүт шууд за чамааг одоо тэдэн сар ажилтууд нь тийм сургууль сургана. За тэрийгээ хийн чи хуульч болох юм уу? Хөгжимчин болох юм уу гэдэг. Тэгэхээр тэр хүнээс ингээ сургадаг гинэ хятадууд өөрсдийнхээ хүрээнд оруулаад тэгээ буцаад тэр хүн маань одоо ингээ хятадууд биенээсээ авсан татвараараа шинээр орж ирсэн цагаач нарыг ингэж дэмждэг. За ямар нэгэн байдлаар нөгөө дотор ингээ холигдолт юм уу янз янз юм явагдлаа гэж бодох юм бол энэ хятадын мафиуд юм уу тийм хүнд гарын бүлгүүд нь маш хатуу шийдэгдэг гинэ. Ерөөсөө л одоо амьтаа л ярьдаг гэж байгаа байхгүй да. Бүлэрхэж ингэж биенийгээ дэмжиж ажилтдаг. Тэр дэмжиж ажилласан дотроос ингэж урах юм бол ерөөсөө хатуу зээрлэл өгдөг. Манай монголчуудын нэг зүйл байдаг штэ. Нэг газар одоо би юу гэдгийг нэг компанид ажилд орж ирсэн хаалганы өшгөлдөж гараад дахиад нэг компанид ороод нэг 2 сар ажиллаад ингээд иймэрхүү маягаар ингээд яваад байх юм бол хятад хороолд бол тийм байдгүй гэж байна. Нөгөө нэг удаа хэлэхэд нь сануулаад хоёр дахь удаад нь ерөөсөө шууд одоо толгойтой нэрдэг гэх юм уу да. Тэгэхээр энэ тал дээр бол одоо манайхны хувьд одоо юу гэдгийг их тийм хариуцлага гэдэг зүйлийг бол хятадууд бол үнэхээр одоо яс маханд хүртэл мэдэрсэн. Үнэхээр дэмжсэн бол дэмжсэн шиг дэмждэг. Хариуцлага одоо хүлээлгэж одоо шийтгсэн шиг шийтгдэг учраас энэ хятадууд бол их тийм хүчтэй байдаг юм байна. Бас нэг иймэрхүү зүйлүүдийг бас одоо ярьж исэн. Тэгэхээр манайхны хувьд бол одоо юу гэдгийг одоо би зүгээр хамаагүй хэлчихэл да. Америкийн монголчуудын ингээ сайтаар үзэхээр гамбалтахаа та ажиллуулж исэн мөнгө өгөөч, болдоо ахаа, чимгээ ихчээ гэдэг ч юм уу ингээд цалингаа авъя, та одоо 3 өдөр ажиллаулчаад 7 өдөр ажиллаулчаад гэдэг иймэрхүү ярианууд манайх дээр их явдаг. За мөн одоо манай монголчуудаас нэг газар ажиллаж байгаад ажилласан шиг ажиллаж чадахгүй ингээд мориад алга болдог. Монголчуудын хувьд бие биенээ морьдог тийм уухай зүйлүүд байдаг, хариуцлагагүй. Тийм учраас одоо юу гэдгийг би одоо юу гэж хэлэх гээд байгаа гэхээр монголчууд бол одоо энэ хятад хороолоос бие биенээ гоё дэмждэг. Хоорондоо одоо ингээ компаниуд хоорондоо нэгдээд хоорондоо алалцах биш энэ Америкийн зах зээл дээр ингэж нэг цол болж ингэж ажиллах юм бол манай монголчууд бол өстой чадахгүй юм байхгүй л гэж би боддөг юм аа. Зүгээр яг хятадуудын гараад ингээд хэдэрхий их бүлэрхэг эвсэг ингээд том хороол өдр байгуулад ахаар би бас жоохон шар гоцоогоод байгаа байхгүй юу. Хэрвээ ингээд Монгол таавны юм уу те ингээд Монгол хороол бий болоод хоорондоо ингээд бие бинийгаа дэмжиж ажилладаг нэг ийм гоё ингээд томроод явах юм бол бидэрт бол одоо бас гоё боломж байгаа шүү л гэж одоо би зүгээр тэгэж санагдлаа. Тэгээд уучлаарай буруу зөрүү юм ярьсан бол бас санаа оноогоо бас бичээрэй та бүхэн. Сан Францискогийн хажуу талын одоо Окленд гэдэг сайхан хотод ороод ирсэн. За яг Америкийн нэгдсэн улстай гэмт хэргийн гаралтаараа ч юм уу одоо аюулгүй байдлаараа бас нэлээд одоо хэцүү хот гэдэг. Яг өдрийн цаг бол ерөнхийдөө байгаагүй. Оройн цагаар бас хамаагүй ганцаараа бас ингээд гэрэл гэгээ багтай газар явхад их аюултай гэж одоо нөхдүүд хэлсэн. Тэгээ өнөөдөр бид нар
Яасан Окландын хамгийн гол ингээ нууран дээр ирээ сайхан юм үзэж явсан. Тэгсэн чи одоо их сайхан бүтэн сая өдөр болохоор Америкуудын сайхан нуураа тойроод дуулж бүжиглээд сайхан гоё юм үзлээ. Тэгээ сая нэг Африкийн гаралтай одоо хар арьс хүмүүсийн тийм бөмбөрийн одоо шоу үзсэн. Их гоё таалагдлаа. Stop sign, baby. Yes, sir. Thank you. Бидний хувьд бол өчигдөр 10 орчим цаг одоо нэг машин бариад бас үндэсний дархан цаас газруудаар яваад нэлээ ядарсан байсан чинь би Америкаа цаахан шогшоод явцсан ч гэсэн гоё сэргээд байж байна. You're a journalist? Яа. Oh, really? Тэс манай хэдэн бас Монгол найз нөхдүүд манаас хүлээж авч уулзаад за бид хэдийн хувьд одоо өнөөдөр ингээд сайхан өнгөрч байна өө. Бас хаяа ээлж явахаар нэг биеийн тамирын спортоор юм хийхгүй болохоор бас их ядарч байна. Гэтэ ядарч байгаагийн эсрэг ядарсан ч гэсэн ингээ биеийн тамир хийгээд алхаад ахаар бие гой сэрэгдэг юм байна. Бас үнэхээр сайхан байна. За нэг иймэрхүү явж байна да. За өнөөдөр бид нар маш сайхан газар орж ирж байна. Америкийн нэгдсэн улсын нэрт найруулагч Фрэнсис Форд Коппологийн эдлэн буюу вайны гоё газар ороод ирсэн. За энэ газар болохоор ямар учир түүхтэй гэхээр Фрэнсис Форд Копполо одоо маш алдартай олон сайхан кинонууд хийсэн. За Дракулагаас ахуулаад одоо хамгийн алдартай кино бол бид бүхэн мэднэ шүү дээ. Загалмаас эцэг Godfather. За энэ киног одоо хийсэн одоо мундаг найруулагч. За Сан Франциско хотын хувьд болохоор юугаараа бас алдартай гэхээр одоо Америкийн одоо баруун эргийн вайнараа маш их алдартай газар. За бид хэдийн хувьд одоо Фрэнсис Форд Коппологийн эдлэндээ ирээд одоо тэр тухайн үеийн одоо сайхан түүхээр нь сайхан аялаад дээрээс нь одоо энэ Фрэнсис Форд Коппологийн эдлэнгийн одоо сайхан одоо дарс захиа сууж байна. Одоо бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа Эконолож одоо жаштуудын сүлжээ компани үүсгэн байгуулагч одоо энэ хоёр хүнтэй ингээ сайхан аялаж явж байна. Батуулт ах маань одоо бас гэр бүлтэйгээ одоо энэ Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 23 жил болж байгаа. Маш олон бизнес хийж байгаа. За сүүлийн үеэс одоо зочдлын сүлжээнд одоо хөрөнгө оруулалт хийгээд одоо буудлаа ажиллаж байгаа одоо ийм сайхан гэр бүлтэй уулзж байна. За энэ газрын бас онцлог нь ямар онцлогтой газар вэ? Тэгээ манай Калифорнид бол иймэрхүү вайны газрууд маш олон байдаг. Гэхдээ энэ газрын хувьд бол вайн нь дээрэс нь энэ орчин хамгийн маш гоё байдаг. Тэгээд энд бол бид нар ирээд ингээд вайн амсгаасаа гадна амраад явдаг. Гаднаа бас гоё пүүлтэй, хүүхдүүд пүүл тоглож байгаа. Тэгээд бас нэг юм гэхээр энэ ресторанд орохоор нөгөө өөр ресторанд орвол вайн ингээд экстра үнэтэй, арай илүү үнэтэй энэ төр байдаг бол эндхийн ресторан вайн яг зардаг үнээрээ энэ ресторандаа өгдөг. Тэр нь маш давуу талтай, сайхан хоол идэнгээ маш гоё вайнуудын ингээд хамт ингээд яадаг. Тэгээ энэ болохоор Фрэнсис Форд Коппологийн охиндоо зориулж хийсэн София гэдэг охиных нь нэр нь София. Тэгээд охиндоо зориулж хийсэн ийм вайн байгаа. Энэ бол хамгийн best choice. Яг тэр тийм одоо чихэрлэг биш. Бас улаан вайн шиг нэг жоохон тийм нэг аргун ийм амт бас биш.
Маш гоё тесттэй, зөөлөн хэрнээ час хийсэн амттай. Доод хоолны газар болохоор хоол нь үнэхээр гоё байна. Тэгээд Америкийн пиццанууд ч бас нэг тийм зузаан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яг Италид байдаг одоо тийм нэмхэн гурилтай бас үнэхээр гоё пицца байна. Тэгээд энэ Итали ресторантаар бас хоол идсэн маш сайхан амттай. Хоол бол бас үнэхээр ярих юм байна. Бидний гэр бүлээрээ ирэх хамгийн дуртай газрын нэг. За Батболд ахын хувьд одоо яг яаж байгаа зочид буудлын бизнес хувь нийлүүлэгч болчихоо. За бид хоёр технологи буудал ажиллаулаад одоо 10 гаруй жил болж байна. Анх энэ буудалд ажиллаж байлаа. Тэгээд дараа нь энэ буудлын экспириенстэй болоод тэгээ ер нь өөрсдөө мэддэг одоо бизнесийнхаа төрөлдөө оруулъя гэж хоорондоо ярьж тохироод Таны одоо энэ бизнесийн онцлог юунд вэ? за ер нь өөрийнхөө туршлагаас ярьж яхад ер нь өвөлдөө бол жоохон бизнес лоуд талдаа. Зундаа болохоор одоо олох мөнгөний юу бол их гардаг учраас өвлөөхөө тийг нөхчдөг. Надад ингэ санагдаж байгаа байхгүй юу? Одоо Сан Францискод бол баахан найзууд байдаг. Тэгээ найзууд дээр нэг найзындаа 2 хоноод зарим нь одоо гоё хаус маустай сайхан л амьдарч байна. Тэгээ буудал дээр хоноход бас юугаар бас сайхан давуу талтай байна гэхээр найзуудынхаа гэрт би ерөөсөө муухай байсантай биш. Тэгэхдээ нэг буудал гэдэг чинь нэг өөрийн хувийн орон зайтай байдаг учраас бас их сайхан байна. За ингээ ганаар тэгэхээр нэг ийм өрөөнд орлоо. Амралтанд байгаа юм шиг байна шүү дээ. За ингээ Сан Франциско руу эндээс нэг холгүй. Тийм болохоор болохоор ажиллаа хийгээд эндээ ирээд хэд хон амралтанд байгаа юм шиг байх юм байна. Харин ганаа амир адтай айгуу гоё жакузитэй өрөөнд орсон байна. Манайх жакузиг гэхдээ сайхан байна уу? За манай Рок Мангас мөксөөх ах битэр чи одоо баг ингээд сар аялж штэ. Аризона, Юта. За Лос Анжелес зөндөө олон хотоор аяллаа. Тэгэхэд битэр чи бол одоо бас төсөв мөнгөө хэмнэж явж байгаа хүмүүс тэгээд наашаага ороод ирсэн. Танаа буудлууд ерөнхийдөө Holiday Inn-ийн төвшөнд гэх юм уу да. Энэ доторх тогтчлт маш гоё. Дээрээс нь тэр нөгөө дотроо жакузитэй. Би энэ жакузитэй юм гоё буудлын гэж төсөөсөн. Их сайхан гоё буудлаа. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд за би дүүхнийг одоо энэ Сан Франциско баруун эрэгт одоо аялж яхад одоо буудлаар одоо гоё хангаж байна. За мөн одоо эн чинь одоо сүлжээ их тийм олон буудлууд байдаг учраас эдний одоо membership болоод маш гоё хөнгөлтүүд авдсан байна. Тэгээд та хоёртай баярлалаа. Битэрийн хувьд одоо цаашаага Төв Америк тэгээд дараа жил бас зөндөө олон газар явхад одоо танаа membership-ийг аваад явах нь шүү дээ. За их гоё байна. Баярлалаа. Тэгээ манай дээр ахиж үйлчлүүлээрэ бид нар бас монголчуудаа ялангуяа та бүхнийг ингээ Монголоос ирж байхад бид нар тав тухтай орчин бүгцүүдээр хангахыг бодноо. Тэгэхээр ахиж үйлчлүүлж байгаарэ. Бас дахин үйлчлэх юм бол бас benefit одоо босод төрлийн юмуд байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. Тэгээ та хэдийн маань бас бид бүхнийг урьж явчихсан юм. Капологийн эдлэн газар бол бас үнэхээр гоё газар байна. За та бүхэндээ баярлалаа. Ажил үйлсч одоо өдөр бүргэлж өөдрөг байх болтугай. За баярлалаа. За ингээд манай аялын тойргийн групп маань явсаар байгаад алдарт Джек Лондоны гэр музей одоо Wonderland гэдэг газар ирээд байна. Ингээд бага наснаас одоо хайрлан уншиж сонирхож ирсэн зохиолчийнхоо яг өөрийнх нь гэр музейд нь яг ирсэн байгаа. Энэ дотор бол одоо хэд байгууламж байдаг. Одоо энэ цагийн мөнгөөр 3 сая доллар орчим мөнгөөр энэ том талбайг худалдаж аваад өөрийнхөө одоо маш сайхан одоо байх тэр нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Гэхдээ нэг сонин нь болохоор тэнд одоо хамгийн сонирхолтой газар нь шатчихсан. Мэдээж Джек Лондоны өөрийнх нь одоо амьдралынхаа цаашдыг мөрөөдсөн их том мөрөөд байсан байх гэж бодож байна. Маш том байшин байхаар төлөвлөлөд ерөнхийдөө байшин бүгд ингэж болцсон байгаа. Шатцсан байдаг. Гэхдээ тэр үед бол маш их одоо хөрөн мөнгөний алдагд орсон одоо даатгалаар нөхөж дийлээгүй тийм их одоо зардал орсон байдаг. Ер нь бол энэ алдартай дэлхийн энэ гавьяатай одоо энэ мундаг зохиолч нарын амьдралыг ингээ харахаар амьдралын төгсгөлийн хэсэг нь үнэхээр ээдрээтэй болдог дандаа. Хэдийгээр Джек Лондоныг яг одоо амиа хорсон гэж одоо батлаагүй ч гэсэн тийм одоо верс бий. Тэгэхээр
их олон бас одоо ийм мундаг алдартангууд хүний амьдралын нарийн нандныг ойлгоод тэгээ нийгмийн одоо бурангуйг мэдрээд тэгээд байнга ингэ шатаж авдаг зүрх сэтгэл нь хайлаад ийм одоо төгсгөл дандаа хүлээсэн байдаг. Энэ тухай бодоход ч гэсэн энэ хүсэл мөрөөдлийнх нь бас нэг хэсгийг ингээ харахад ч гэсэн хөнгөн гоног төрж байна. Гэхдээ нийгмийн зөвлөлтнүүд дээрэс нь одоо зохиолчд, киночд маш олон хүмүүс одоо энэ амьдралын төлөө тэмцэж тэгээд дэлхийд даяар хэрэн хийсч тэр сайн сайхан болгоныг цуглуулan өөдрөг зохиол бичиж хүн ардд хүргэсэн энэ хүмүүсийн тэр сэтгэл, төсвөр төвчээр ажилч хөдөлмөр чанарыг дахин одоо авч тэрүүгээр нь одоо өөрсдийнхөө уран бүтээлийн жигүүр болгохын тулд энэ сайхан дурсамжтай чигээр нь дурсгал болон үлдээсэн байт юм байна. Ингээ 1960-аад оны үед сэргээн засварлаад зөвхөн одоо байшингийн руинийг одоо үнд зүйл болгон үлдээсэн байт юм байна. Энд бол одоо хамгийн одоо сонирхолтой хэсэг нь энд бол олон зохиолууд байна. Өөрийн амьдралын хүртэл үнэхээр гайхалтай энэ хүн их олон газар явж олон юм үзэж уншигчдад өөрийнхөө гайхалтай олон зохиолуудыг тойрвсон. Хүний амьдрал, хайр, сэтгэл, шармын бүсгүйн одоо өөрийнх нь амьдрал 80 хэдтэд бас өнгөрсөн байна. Джек Лондонд танилцсан зохиол Цагаан соёо эрхэм үзэгчид ч гэсэн тийм байх одоо алтны үеийн бүгүүлгүүд тэгээд Цагаан соёогоор Джек Лондонд танилцсан байдаг. Ингээд хүн төрлөختний агуу хүү Джек Лондоны музейд ирсэндээ сэтгэл одоо тун хөдөлж байна. Бид хэдийн аялал маань үргэлжлэж явсаар байж байгаад одоо Сан Франциско хотод ороод ирсэн. Ерөнхийдөө Монгол хүн чинь нэг юм бүргэр идсээр байгаад бас хоол орхоо болж шүү. Одоо сар гарчим аялжлаа. Тэгээ нэг Вьетнам шүл идээгээд баг яах бидний нэг юм сонин газар дагуулад ороод ирсэн. X-large гэдэг ийм юутай сайз нь байгаа юм. Өөрөг ч юм болохоор small нь байна. Энэ дунд нь болохоор large гэсэн юм 3 янзын юм юутай шүлэн урд нь байдаг. Юун дээр ер нь барах хэцүүдээ. Үнийн зөрүү бол нэг тийм зөрүү гарахгүй. Нэг $3 зөрүү байгаа. Тийм. Хамгийн тоон гэсэн. Бас нэрээ барах юм уу мөгөө та одоо энийг барах уу? Барнаа. Надад бол жижиг нь ер нь яг л болох юм байна. Би ер нь одоо тэр хоол үлдэх дургүй юм байхгүй юу? Ер нь хоол үлдэх буруу байдаг. Цагаан будааны ороомог гэх юм уу? Ороомог тий. Самарха одоо ингээд махны ногш хийгээд дэнэнгээ сайхан дөрж байгаа гэдэг. Ер нь энэ пост бас алдартай сүв. Манай гэр бүл манайхан бас чинь сардаа заримдаа нэг удаа ирж ирээд поосонд орчдөг. Ширачи соустайгаа ингэж ширачи Уяа билүү чинь. Тийм ба. Уяа гэдэг. За энийгээ чинь. За нөгөө жинхэнэ нөгөө актер юм чи энэ вэ штэ. Нөгөө халуун ногоо. Халуун ногоо. Тий. За би бол халуун ногоон тус дуртай. Одоо халапено байна штэ. Лайм гэдгээс шахаад нэг хямаа хүчтэй мэл шүү тийм ээ. Тий. За та энийг ээж. За. За янзтай шүү. Гүзэт юм штэ. Энэ дотор болохоор энэ гүзээ орсон бөөрийнхөө мах орж байгаа. Үхрийн мах бас нарийн хичээд орчихсон. Энэ үхрийн мах нь болохоор халуун шүлэн дотор түгийг нь идчих жоохгүй тий. Аюу хурдан болно шүлэндөө. Ямар гоё юм бэ? Би ер нь смолыг нь жижигийг авсан зүв байна. За одоо мөгийн ахын захиад авсантай нэг харьцуулаад нэг 50 да. За та нар хардаа. $3 зөрүүтэй мөртлөө 2 дахин жижиг юм байна штэ. Ер нь бол би хоолоо багсгасны дараа одоо залуудаа иддэг байсан аяга цусан дээр хаалгалсан тэрийгэ гаргаад идээд үдсэн чи ийм л аяг байсан шүү. Би ийм аягаар 2-3 идчихдэг байсан байхгүй юу? Одоо бол тэгж чадахгүй байх гэж бодсон ч хэрнээ яалтчгүй энэ Вьетнам ресторанд орж ирээд цагаан будааны гурил тэгээ төрөл бүрийн мах хийцээ одоо манай хөөцөө гэдэг шиг тэгээд энэ дууя. За бардчул би танд өстэй $10 өгдөө. За $10 та надад 10 өгнө шүү. Барч чадахгүй. Би бол өгөхгүй. Чи зүгээр л хэлсэн амдаа л үр. Заавал минийхийг барьцуулахгүй. Тэгэхээр тийм очлоо сайхан байна. Яг л манай нэг сайхан гоё багшаа хойшин соус гэд бичээ.
Энэ бас их гоё амт оруулах хэрэгтэй. Оо яг нэг юм Вьетнам маягийн амт ороод ирсэн. Энэ. За ингээд идээд энэ да. Том томор идэндээ. Энэ ч бас аваа даван байх шүү. Бараг 2 литр байгаа өстэй бараг. Барлаа бүр ундаага. Угаа дуусглаа энд бас бүх юм идэдлээ энийг барлаа ер нь бол яг ийм болж байна. Гэтэ хүний ч одоо стимул гэж аймаар юм байна. $10 алдахгүй гэж айгүй хичээлээ, $10 олох гэж айгүй хичээлээ. Тэгээ ер нь ямар ч ирсэн энийг барлаа. Би одоо ингэж их сүүлийн үед ичнээ санахгүй байна. Гэж сүдэчээд ингээд тонгоож болохгүй байна. Гэтэл амттай юм аа. Үнэхээр эдгээр амттай юм хийж чадчихээн. Амтаар татаж чадчихээн. Ийм л байна. $10 авъя. За. Мөрөө бол мөрөө. За. Ялагдлаа би. Манай айлгийн тойргийн баг Конкорд гэдэг хот дээр очиод ирсэн. Энэ хот бол жинхэнэ Том Хэнксийн төрсөн хот нь. Үнэхээр бас сайхан, нарлаг, тайван ийм газар байдаг байна Конкорд бол. Ер нь бол манай айлын тойрог, манай аялагч ган үлзэн байна. Хэдэн жилийн өмнө яг Сан Францискогийн тухай нэвтрүүлэг хийсэн. Нэг өгүүлсэн газараа дахин одоо нэвтрүүлэг хийх одоо уран бүтээлчдэд бас их хүндрэлтэй байдаг. Тэгэхээр бид нар бол одоо зорьсон тодорхой газараараа Сан Францискогоор аялж байна. Бас Том Хэнксийн замаар явсаар байгаад одоо Том Хэнксийн төгссөн Skyline High School-д хурж ирээд байна. Том Хэнкс бол Оклендын энэ сургуулийг төгссөн байдаг. Ер нь бол үзэгчид дундаа бас энгийн амьдралтай, энгийн амьдрал бага насандаа энгийн амьдралыг одоо туулсан гэдэг утгаараа үзэгчдийн хайрыг хүлээдэг ийм жүжигчин. Яг чинхэн утгаараа бол Форест Гэмпийн одоо өөрийнх нь амьдрал нь одоо дүрийнхээ амьдралтай хэр ялгаатай байгаа гэдгийг үзэхээр энд ирсэн. Сургууль руу бол орох боломжгүй. Яагаад гэвэл одоо Америк нэгдсэн улс чинь бас сургуулиудыг маш нарийн сайн хамгаалж байдаг. Яагаад гэвэл сургууль дээр одоо янз бүрийн хууль бус үйл ажиллагаа болохгүй гэж сэргийдэг учраас хамгаалалт маш сайтай ийм байдаг юм байна. Том Хэнкстэй хамаатай их олон газар Сан Францискод байдаг. Ер нь бол Сан Францискогийн амьдрал одоо өөрт нь нөлөөлсөн гэдэг өөрт нь бас нэг гайхалтай усан дээр хөвдөг байсан тухай ер нь зарим нь домог шиг зарим нь үлгэр шиг тийм одоо олон түүхүүд бий. Тэрний одоо хамгийн эхлэл нь мэдээж одоо баг сургууль ингээд бид нэр Skyline High School-ийн гадаа байна. За бид нар сая Сан Францискод хончоод тэгээд Америк нэгдсэн улсын Сан Францискогийн одоо хамгийн алдартай тийм Golden Gate-с баг илүү гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ бүтээн байгуулалт нь илүү тийм Bay Bridge гэдэг том гүүрэн дээгүүр явж байна. Үнэхээр том. Зөвхөн одоо энэ гүүрэн дээгүүр явхад чи одоо 4.8 км урт одоо ийм том гүүрэн дээр явж байгаа байхгүй юу? 5 урсгалтай одоо юм хурдны зам явж байна. Үнэхээр одоо бас гайхамшигтай маа. Маш гоё. Тэгээ одоо энэ айхтар зам дотор чи ингээд яаж хаагуур нь орох уу, хэдэн милийн хажуугаар орох уу гэдэг бол одоо үнэхээр хэцүү. За ганцхан л одоо аргаар би явж байгаа шүү дээ. Google-д оноо ажилтдаг гэсэн юм сайхан ааштай. Бүх юм мэддэг тийм найз Америк хүүхэн байгаа. Тэр хүүхнийхээ тусламжтайгаар л явж байна. Одоо тэрнээс иш одоо яг энэ дээр ийшээгээ гараад хэдэн метр яваад ийшээгээ ингэж орно гэж заахад бол ер нь боломжгүй. Яг л нөгөө нэг Google-д ажилтдаг манай тэр найзын заавраар л одоо ингэж яваад байгаа юм л да. Аялын тойрог нэвтрүүлэг бас нэлээд явлаа. Бид нар дараагийнхаа аялдаа гарах гээд бас нэлээд газрын ачаа, олон ачаануудаа шууд эндээс руу явлаад тэгээ бид нар шаашаа явах гэж байна. Централ Америкийн орнуудаар явах чинь ачааны мөнгө үнэтэй байдаг. Ерөөсөө бие хөнгөвчлөөд ер нь хамаг ачаагаа Монгол руу явуулах гээд ингээд бид Монгол буюу бидмэн кар гэдэг орчиж байна. Сайн явж гинөө. Тэгээ Сан Францискод ирсэн чинь бас хүүтэн байш шүү. Энэ жил хор бараа ихтэй юу л байна. 100 сайхан зам болох болгочтой л байж та. Хуучин би танай компани 10 жилийн өмнө бас ирээд ачаа явуулж ирсэн. Өнөөдөр танахаа нэг газар ачаа өгдөг юм уу? Би тэр нэг 2 том бааталтай ачаатай байгаамаа. Тэрийг өгөхөдөр нь би бол нэг актер яарахгүй нэг сарын дотор нь явчихаар өчтдөг юм билүү гэсэн санаатай байж. Болно манай холмог ачаа гэж байгаа. Тэрүүгээр явуулах бол нэг
14-20 оноо авчин 7 хоног болон гарч байгаа 4 дотор болон гараад тэрүүгээр олцоод асуудал авах 14 оноо л орчин. Бид нар чи одоо юу Төв Америкаар чинь баг 14 хоног 3-7 хоног явна. Баг сар байж байгаад тэгээ боцно гэхэр чинь бас нэлээд хугацаа гарна л да. За бид Монгол компани нь Америк нэгдсэн улсаас Монгол улс руу 4 төрлийн тээвэр хийж гин. Агаар ачаа, холимог ачаа, газрын ачаа, автомашин тэгээд бүхэл тээвэрлэл боломжтой бүх юмыг л Монгол руу тээвэр хийж гин. За агаар ачаа маань болохоор нэг 5 хоноод орж гин. Холимог ачаа гэдэг маань болохоор нэг солонгосоор дайраад явж байгаа. 14-өөс 20 хоноод очиж гин. Газрын ачаа нэг 2 сар гарan болоод орно. За нэг давуу тал гэх юм бол биднес утсан дээр бүх улсуудад аппликейшн гаргаж өгсөн байгаа. Аппликейшн маань одоо бүх ачаагаа улсууд өөрсдөө ачаагаа эрэхтэй бүртгүүлнэ. Бүх ачааныхаа нөгөө ресипт юмнуудыг бүх ачаагаа өөрөөр тракинг хийгээд шалгах чинь Монголдо миний ачаа очсон байна, очоогүй байна. Ямар нэгэн байдлаар энэ аппликейшнтэй болсноор биднес хүний ямар нэгэн ачааг замданд саадахгүй, алга болохгүй бүх юмуд ингээд хяндаг болохоор энэ маш том давуу талтай болсон байгаа. За Монголд байгаа улсууд болохоор манай хаягаар болохоор бүх улсууд өөрсдөө Монголоос яг л Америкт байгаа юм шиг Монголоос өөрсдөө бүх бараагаа захиалаад манайхаар дамжуулан авч байна. Энэ бол маш төвчлөлттэй байгаа. Монголд байгаа улсууд болохоор одоо бүгдээрийнх нь банк нь аягүй сайн хөгжөөд карт нь аягүй сайн болцсон болохоор Америкт байгаа бүхэл сайтуудаас өөрсдөө бараагаа захиалаад манай хайр руу захиалаад авч чинь iPhone гэхэл Монголоос өөрсдөө улсууд захиалаад Apple-аас манайх руу шууд хаягн дээр хурж ирэл Монгол руу явсан. Тэгэхээр Монголд байгаа улсууд болохоор ямар ч нэмэгдлэл төлбөр шимтгэл тийм байхгүй зөвхөн тээврийн зардлаа төлөөл Монголоос авч байгаа улсууд нь ямарваа нэгэн дундын зуурчил байхгүйгээр шууд өөрсдөө захиалаад Монголдо утаснуудаа шууд авсан. iPhone бол сая манайхаар 400-500 шиг гэрэл Монгол руу явж байгаа. Одоо ч гэсэн улсууд захиалаад Apple-аас нөө Amazon-ос бүх газар захиалаад бараудаа аваад явж байгаа. За биднес одоо энэ контент ачиж байгаа боксоо биднес бүрдэх гэж байна. Энэ өөрөөсөө энэ скан ап байгаа. Тэгээд энэгээр бүх ачаадаа скандад явуулна гэсэн үг. Сканцнаа 8 ачаатаа тулгаад тэгээд контент оруулдаг ба. Тэгэхээр манай энэ апн дээр болохоор ямар нэгэн ачаа алдагдахгүй, бүртгэхээгүй гэсэн тийм юусоо байхгүй. Ингээд скантангууд л хүний утсан дээр байгаа өөрсдөө апнд нь энэ ачаа чинь ачигдсан байна гэсэн юм өөртөө утсан дээр шалгах чинь манай системд ороо явчихна. Тэгэхээр биднес 100% баталгаатай л гэсэн үг. Дунд нь үлдэж хоцрохгүй гэсэн үг байхгүй. Тийм л найдвартай л гэсэн үг. За ингээд одоо энэ дээр би саний скац 8 хайрцагийг гад чинь энэ 8 хайрцаг скандсан байна гэдэг одоо оруулах болгондоо нэг палетын бүгдийг скандад оруулдаг байгаа. Энэ аптай болохоор хүний ачаа ямар ч үлдэж байшлаа гэсэн юм ямар ч тийм гарахгүй гэсэн үг. Биднес скандгаад л улсуудын апн дээр байгаа бүх мэдээлүүд нь очино гэсэн үг. Энэ сарын гарч байгаа контент энэ ачаа ачигдлаа гэсэн юмуд нь бүгд автомашин юмуд нь бүгд очичноо 100% найдвартай л гэсэн. За бид Монг Карго нь Америкийн нэгдсэн улсаас бүх тээврийг амжилттайгаар 10 гаруй жилийн хугацаанд хийж байна. Энэ хугацаанд биднес бүх хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварлыг алдалгүй найдвартай ажиллаж байгаадаа баяртай байна. Та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллаж байгаад маш их баярлалаа. Сан Францискогийн хамгийн гайхалтай гэдэг нэг гудамжинд ирээд байна. Энэ бол Ламбард гудамж. Энэ зам бол дэлхийн хамгийн махир зам. Энэ зам одоо манай Гана маань энэ замаар одоо машинтайгаа гайхамшиг үзүүлье гэж бодож байна. За одоо ингээд манай машин тэндээс бууж ирж байна. Дэлхийн хамгийн одоо махир гудамжаар аялаад ингээд манай Сан Францискогийн аялал өндөрлөхөд бэлэн болоод байна. Бид тунгаахгүй Төв Америк руу аялах болно. За манай машиныг харцгаагаараа ирэх үзэгчтэй наашаа ирж байна. Өнөөдөр бид нэр Сан Францискогоос Чикаго хүртэл нэг 4 цаг 30 минут нисээд тэгээд Чикагоос 3 цаг 20 минут нисээд Майамигийн орол дээр ирчихсэн. За энд дээр бид нэг 6 цаг орчим одоо онгоцоо хүлээж байгаа. Цаашаага Никарагуагийн нийслэл Манагуат руу ингээд явж байна. Ингээд 3 нийслэг замдаа одоо 2 зогсоод ингээд очиход
нийтдээ бол ер нь 10 цагийг одоо онгоцонд өнгөрүүлж байна. За замдаа хүлээлгний цаг гэдэг инхээр за нэг 8 цаг орчим хүлээгээд. Тэгээ нэг хүний $147 ниснэ гэж байгаа бол үнэхээр одоо гайхамшигтай хямдсалгийг нисэж байна. American Airlines-ийн гар ачаатай онгоцны билет авсан. Ер нь бол одоо Sprint ч юм уу бусад жижиг компани биш. American Airlines-ыг сонгоод ниссэн хамаагүй илүү юм байлээ. Бас илүү их боломжууд байдаг. Мөн одоо цагаасаа ерөөсөө хоцордгоо. Зарим одоо жижиг агаарын компаниуд болохоор онгоцны билет нь дараагийн өдөр нислээ. Ингээд бас янз янзаар ингээд хойшлоод байдаг учраас ерөнхийдөө найдвартай компаниас сонгоод ниссэн дээр гэж одоо хэлэх гээд. За бас хоёр дахь нэг гол зарчим юу вэ гэхээр хямдхан билет ингээд авчлаа гэхэд одоо Чикаго руу одоо жишээлбэл дангаараа 4 цаг 30 минут нисэхэд нэг хүний $200 ниссэн. Наашаага ингээд явдаа гэхэд нөгөө билетний үн чих үнэтэй болчихно шүү дээ. Гэтэл нөгөө Америкууд чинь нөгөө онгоцныхаа билетнийхээ хувьд хаб гэдэг зүйлийг бол маш сайн хөгжүүлсэн учраас биднийг одоо Чикагогийн одоо Майами руу нисэх хаб руу нисгээд Чикагогоос наашаага Майами руу ингээд сул зай руу нисгээд явчихж байгаа учраас ерөнхийдөө хоёр нислэг нь үнэгүй. Зөвхөн Майамигаас Манагуа руу явах нислэг нь $147 нисчих гэсэн. Америкийн нэгдсэн улсад бол онгоцоор ниснэ гэдэг бол бараг л микроавтобусанд суугаад ингээд дамжаа явчихж байгаа юм шиг ирсэн. Маш амархан байна. За тэгээ бидний хувьд одоо нөгөө Никарагуадаас ямар байдал үүсчих гэхээр шинэ ерөнхийлөгч гарч ирсэн хатуу гараар үзэж байгаа гэх юм уу да. Одоо янз янзын олон улсын одоо сэтгүүлчдийг оруулахгүй янз янзын одоо камер янз янзын юмнуудыг шалгаж байгаа учраас бид нар бол зарим одоо камераа бол ингээд даалт хийгээд аялагч гэсэн маягтай явахгүй бол нэг тэр юм сөрхийг нэвтрүүлэг гэдэргээд явах юм бол хяналтанд орчих учраас бид нар бас зарим ачаануудаа бас хөнгөлөөд ингээд наашаага Никарагуа руу ингээд явж байгаа. Яг манай Монголын нэг 70-80 оны ч юм уу тийм зах зээлийн нийгэм шилжээгөө социализмын үеийн за тэгээд дундаж цалин бол ерөнхийдөө $100-аас $150 гэж байна. Ямар ч байсан Никарагуад очиад бас нэг сайхан Төв Америкийн бас улс орноор ингээд хамтдаа аялье. За аялал маань ингээд цааш үргэлжилж байна.